Одоо хүүхнүүд ялангуяа иймтэй болчих юм бол мань бид хөлбөмбөг үзэх тийм пи уух шансгүй болж шүү дээ. За өнөөдөр жолооч нартаа маш гоё мэдээлэл хүргэхээр хаана ирсэн гэхээр манайхан Гүүрний хойдлын Петровс колонк гэдэг баг бүгдээрээ цээжээрээ мэдэндээ энд хүрээд ирлээ. Энийний автогаалга гэдэг одоо энэ мэдхгүй би хизээ энэ байгуулагдсан автогаалга байгуулагдсан байна. Тэрний хоёр давхарт Digital Garage гэдэг энэ сонирхолтой компани дүүнер сая дуудлаа. Тэгээ би бүр сонирхоод сая орж үзлээ. Бүр за Монгол залуучууд тэр дундаа бүр Монгол инженерүүд за бүр цаашлаад ярих юм бол Монголын IT инженерүүд супер юм хийжээ. Бүгд орж сонирх. За бид нар машин тэрэг эвдэрлээ гэд сэлбэг одоо хайхаараа хамгийн дөрөнд яадаг вөхөр одоо нөгөө миний мэдхийн нисдэг машин, автоплаза, өгөөмөр хашаа үлээ ингээл бөөн сэлбгээ хайгаал тэгээд хамгийн гоё нөгөө эвдэрсэн сэлбгээ барайл те. Хөөс энэ танаад байна уу? Байхгүй гэж одоо тийс. Энэ байна уу гэж асуугаад явдаг ч те. Одоо тийх ямар шаардлага байхгүй ч. Одоо юу вэ гэж манайхан? Зүгээр л утсан дээрээ энэ Digital Garage гэдэг ийм аппликейшн суулгалаа. Энд юу хэрэгтэй гэхээр арлынхаа дугаарч мэдэх хэрэггүй, ямар маркийн машин нааш мэдэх хэрэггүй. Ирэх биш жолооч болгон өөрийнхөө машины дугаарыг цээжээрээ мэддэг байлгүй дээ. Дугаараа хийлээ. Тэгэл бүх юм шийдэгдэх юм байна. За жишээлбэл за түүгийнхээ машины дугаарыг хийж 70 98 ONE. Хоп. Ингээл болоо. Яг тухайн машинд нь зориулагдсан бүх сэлбгүүд нь ингээ гараад ирж байна. Тэгээ хамгийн чухал нь энэ ориг. За ийм л болцсон байна. Ерөөс ийм л болцсон байна. Тэгээд 18 онд одоо нэг хэдэн залуучууд нийлсэн юм байна. За нэг талаас дандаа нөгөө одоо манай MSM одоо юу гэдгийг те одоо том автодилерүүд энэ хажууд байгаа Nissan ч гэдэг юм уу те BMW байсан залуучууд нөгөө талаас нь IT-ийн инженерүүд. За энэ хэд нийлээд энэ аппликейшнийг хөгжүүлж чадсан байна. За үнэхээр энэ супер аппликейшн байна. Би бол одоо сая нэлээд тайлбарлууллаа, харлаа. Үнэхээр гоё юм хийж чадсан байна. За тэгээд тэрийг Digital Garage гэж нэрлсэн юм байна. За яг хуу бид нар бол одоо ингээд машина яадгүй гэхээр за нэг ингээд машин эвдэрчлээ гэдэг засварын газар очдог шүү дээ. Нэг засварын газар очиж яваад очдог. Тэгээд нэг засвар чинь дүү яажгаад ганхуу хаа таны өндөн толгуур чи эвдэрсэн байж тээ гэдэг тийм байх уу за айлуу танаад байна уу байхгүй яах уу та өгөөмөр рүү яв эсвэл автоплазаар яв эсвэл нислэг машин руу яв гэдэг. Тэгээд очиод нөгөө юм бариад одоо ингээд асуугаад ингээд тойроод өчнөө цаг хугацаа бензин тоос одоо юу гэдэг. Тэгээд тэрийг олж молж мэдгүй зарим тохиолдолд хөлх мөлхийг аваад ирээл тэгээд солиулдаг тийм. Одоо энэ цаг өнгөрсөн байна. Тэг яг хуу зүгээр олон улсын статистикаар нийт одоо ингээд мэдээж машин л одоо болсон хойно одоо аваар осол янз юм гардаг. Тэрний 25% нь хууль сэлбэг тавьснаас болж осол аваар гардаг гэдэг ийм статистик дэлхийн нийтэд байдаг юм байна. Энэ ч гэсэн Монголд хамааралтай баг. Тийм ч үднээс сэлбэг хэрэгсэл авахта заавал ориг энэ чинь хүний амь настай холбоотой ийм асуудлууд байгаа даахгүй юу? Бид нар одоо ямар машинтаас шалтгаалаа те одоо энэ чинь хайх майх болохоор одоо юу гэдгийг те одоо арлын дугаар нь тэд баг өнгөнд тийчгээд одоо нэг байхаараа те энэ юусоо машиныхаа дугаарыг мэдж яхад тэгэл бүх сэлбүүч одоо ингээд гараад ирж байгаа байхгүй те амар easy юм үйлчлэг байж байгаа байхгүй. Улаанбаатар тэгтэл нийтдээ жишээлбэл 860 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа шүү дээ. Нийт Улаанбаатарчуудаа сая 500-аар баг их бүгдээрээ жолооч байгаа байхгүй. Тэр дундаа тал нь эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд жишээлбэл энэ сэлбэгүүдийг чинь бас сайн ойлгохгүй шүү дээ. Тэнгууд дугаараа хийлээ бүх сэлбүүчээр гараад байна. Тэгээд дижитал багийн нэг давуу тал нь ерөөсөө үн шүү дээ. Тэ одоо юу гэдэг те. Одоо намайг нэг сэлбгээ бариад нэг дэлгүүр дээр очихоор нэг үн нийлнэ. Дараагийн нэг газар очихоор одоо өшөө үнэтэй жилдэг ч юм уу те. Энэ дижитал багийн нэг давуу тал нь энд байгаа үнч адилхан одоо эдний дэлгүүрд байгаа үнч адилхан эсвэл эдний хамтарч ажилладаг 15 6 одоо засварын газрын үнүүд нь бүгдээрээ адилхан байгаа байхгүй юу? Таны яг машин таарах сэлбэг энэ бүх төрлийн сэлбэгүүд байхаас гадна хүргэлттэй. Хүргэлттэй нь бол 3 янз юм байна. Шуурхай хүргэлт тэр нь 2-5 цаг байгаа байршлаас нь хамаарат. Энгийн хүргэлт тэр нь 24 цаг эсвэл орон нутгийн хүргэлт. За бүр яарсан тохиолдолд одоо өөрснөө юм гоё сэлбэгийн дэлгүүрттэй. За тэгэд энэ агуулгад бол жишээлбэл хамтарч ажилладаг байгууллагуудын бүх сэлбэгүүд нь бас энд байж байгаа юм байна. Хамгийн түгээмэл зарагддаг сэлбэгүүдээ бүгдээрийг нь бас энд ингээд төлөвлөсөн юм байна л да. Сэлбүүчийг хүчтэй юм байна л да. Одоо юу гэдэг нь ланд 200 тонн бол зөвхөн ландынхаа сэлбэгийг авах гэдэг үнэтэй авах гэдэг шүү дээ. Тэнгүүл яг тэр сэлбэг нь одоо плюс таардаг сэлбэг бас байж байгаа шийдэж байгаа байхгүй юу? Би зүгээр яг хуу нэг видео үзчихсэн юм одоо нэг ламбото нөхөр нэг ламбогоо эвдчихээчлөө тэгээд нэг хажуудлах нь бөөрнийх нь жижигхэн гэрэл яг ламбогоосоо захиасан чинь $170 гэж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь тэрийг манай нөхөр хайсаар угаад
Яг адилхан тэрнтэй адилхан team сэлбэг одоо юу гэдэг тэр нь таардаг team гэрэл Ford-д байж ч тэр нь $3 байж жишээтэй тий. Одоо тэр муу жижиг юм чинь $170 авах уу $3 авах уу гэж бас асуудал байгаа байхгүй тий. Тэгэл хүмүүс ч $170 байхгүй гэж болно шүү дээ. Тэгвэл эднийх маань төлбөрийн нөхцөл бас уяатан. Тий. Одоо нэг сүүлийн үед Store Bag өчм гэж байхгүй болсон. Pocket Zero гэж юм байхгүй болсон. За тэгээд хамтарч ажилладаг байгууллагууд нь болохоор бидний сайн мэдэх нэг MSM, Delta, Forward Motors, Vinparts гэдэг одоо 15 6 юм супер компаниудтай хамтарч ажилладаг. За дүүнер маань зөвхөн digital garage гэдэг аппликейшн мөгжүүлээд байгаа юм бас биш юм байна. Эдгээр чинь хамтарч ажилладаг энэ олон байгууллагуудынхаа энэ засварын газрын системийг бүр ингээд агшин төвшөнд нь хөгжүүлсэн юм байна. Ингэсэн үүднээсээ одоо энэ бид нар энэ сэлбэг мэлбэг маш амархан олох хайлттай одоо ингээд эн чинь ингээд функционал нь ажиллаж байгаа юм байна л да. Тийм ч үүднээсээ тухайн байгууллагуудын засварын газрын одоо ажлыг ч гэсэн маш хөнгөвчлөөд одоо юу гэдгийг баг дараагийнхын төвшөнд нь гаргаад ирж байгаа ийм мундаг залуучууд байгаа байхгүй юу. За халаасны инженер. За аппликейшн хөгжүүлэхээс гадна дүүнер маань энэ супер бүтээгдэхүүн хийж чадсан байна да. Одоо нөгөө бидний ярьж анснаар нөгөө компьютер онцлогоо гэж яриад байдаг шүү дээ. Одоо машин тэргээ гэрэл мэрэл асчгаа бид ч одоо энэ яач вэ ийч вэ гэх нэг засварын газар яваад очихоор тэгээ нэг инженер нэг юм залгаад тэгээ нэг баахан нэг iPad барьсан тэгэл өө таны тэр чинь ингэсэн байна гэх нэг тийм тэгээд идэг шүү дээ тий. Одоо тэг шаардлага болцсон байна. Хүн болон тэр энийгээр өөрөө тэрийг онцлчих. Ийм болцсон юм биш тий. Энэ чинь ерөөсө бүх машин таардаг гинэ. Хэдэн оноос хойш гэж вэ? 2003 оноос хойш тий. Өрүүлгийн доорн байдаг гинэ. Энийг залглаа. Тэг хамгийн чухал нь юу гэж байна? Монгол хэл дээр. Ямар ч хүн шууд ингэж ойлгохор гэж шүү. Тэг яг би зүгээр яг энийг харж байгаа надад нэг гинт нэг тийм та хүн үзчихсэн үгүй юу нэг видео байдаг юм аа. Одоо тэгээд нэг хүүхэн машинтайгаа яриад ингээ нэг засварын газар яриад л машин эвдэрчлээ та үзээд өгөөч гэсэн. Тэгээд механик ингээл сөксөн чинь дотор нэг юм захиа байдаг шүү дээ. Захиагийн сөхөд үзсэн дотор мөнгөтэй. Тэгээд уншсан чинь өгшөө чи манай ихрийг нэг 2 цаг саадуулаад тахаж би нэг найзуудаа хөлөн бүг үзэж нэг пи уух гэсэн юм а гэсэн. Тэгэл нөгөө ихтер нь копууд нь харагдахгүй юм чинь те. Яасан бэ гэсэн чи энэ бас нилээн юм болчихж байна. 2 цаг 3 цаг болох байхаа гэл те. Одоо бол тэг шаардлагагүй болсон юм биш үү. Одоо хүүхнүүд ялангуяа иймтэй болчих юм бол мань бид хөлөн бүг үзэх тийм пи уух шансгүй болж шүү дээ те. Зөв юм зааж өгч дээ. Буруу юм зааж өгч дээ те. Одоо иймтэй болчих юм бол тэгэл хүүхнүүд үртэл одоо нэг ийм тохиолдол байдаг шүү дээ. Одоо янз янзын гэрэл асч те. Одоо ялангуяа гар кардан мардантай үед ингээ нэг гэрэл асч үе яана энүүд ямар гэрэл асч юмас ч гэдэг те. Тэр тохиолдолд энийг хийлээ. Одоо тэгэл бүх юм ямар ч асуудалгүй шийдэхээр ийм мундаг болсон биш. Хамгийн чухал нь монгол хэл дээр. Тэгээ энэ дүүнер маань ер нь бол одоо энэ digital garage гэдэг энэ аппликейшн хөгжүүлээд жилч болоогүй байгаа юм биш. Тэгсэн энэ нэг 10 сарын хугацаанд 55 мянган хэрэглэгчтэй болсон юм байна. Би бол зүгээр энэ digital garage-ыг бол жолооч болгон утсандаа суулгаасаа гэж бодож байна. За энэ бүтээгдэхүүн бол үнэхээр таалагчлаа шүү. Автомашина өөрөө онцлие. Тэгээ эн чинь хиймэл оюун ухаантай холбоотой гэж шүү дээ. Одоо хиймэл оюун ухаангүй ч юм гэж энэ дэлхийд дээр байхгүй боллоо шүү. Би зүгээр яг энийг харж ирсэн чинь нөгөө эдгээр ч бас ингэдэг гэж шүү. Одоо нөгөө 300 дээр саяхан тохиолдсон юм аа. Одоо нэг хамгийн анхны ирж байгаа 300 чинь нэг нагтаад нь дугуурал те. Тэр чинь их дийлэн 300 гэсэн шүү дээ. Тэгээ тэр чинь нөгөө recall гэж бид ярьдаг те. Serious campaign гэж ярьдаг. Очоод үн төлбөргүйгээр засуулдаг те. Тэр мэдээллийг хүртэл одоо энэ веб дээр ч юм уу эсвэл тэр аппликейшнд усныхаа дугаарыг хийгээл шалгаж болох юм байна шүү дээ. За дүүнер ийм супер аппликейшн хөгжүүлж чадсан байна. Үнэхээр одоо яг зүгээр аливаа нэгэн улсын хөгжил дэвшлийг инженерүүд л авч явна гэдэг нэг үг байдаг. Монголын инженерүүд үнэхээр супер юм байна. Та бүхэн заавал digital garage аппликейшнийг утсандаа суулгаарай. Жолооч нараа.